Европ тэр тусмаа Италид 3500 төгрөг буюу 1 еврогоор өөрийн гэсэн амны орон сууцтай болох алтан боломжийн үүдэн дээр монголчуудад ирээд байна. За Итали тэр дотроо Сициль буюу чанга хатуу эрчүүдээрээ алдартай энэ арал дээр та 1 еврогоор байшин барилга худалдаж авах гоё боломж ирж байна. Хүмүүс гайхаж байгаа бах 1 еврогоор юу хаус байшин Итали давуу нэтэр гэж худлаа яриад байна. Энэ гоё түүхүүд чинь гэж эргэлзэж байж магадгүй. За Италийн Сициль арлын Мусомели гэдэг хотын захиргаанаас олон жилийн турш бодож боловсруус нэгэн гоё төслийг бол амжилттай эхлүүлсэн. За энэ төсөл нь юу гэсэн үг вэ гэхээр орхигдсон хүн амьдрахгүй байгаа 11 мянган хүн амттай Мусомели хотыг цааш нь эдийн засгийн эргэлтэнд оруулж тэр тусмаа дэлхийн өнцөг булан бүрээс гадаадуудын хилтэй хилгүй янз янзын хүмүүсийг авчирч энэхүү жижигхэн хотоо яралцлал сайхан хөгжүүлийг идэг дээр энэ төслийг одоо бүгд дуу нэгтэй баталсан байгаа. Ерөнхийдөө ашиг мөнгө төгрөг харж энэ объектуудыг зараад байгаа юм биш. Бэлгэдлийн шинжтэй буюу үнэгүй өгчөж бас болохгүй байгаа учраас 1 еврогоор үнэлээд танд одоо тодорхой 20-100 м квадрат байшингуудыг бас санал болгож байгаа. За тэгээд 8 панза ярихаас өмнө эхлээд ер нь Сициль гэж ямар газар юм бэ гэдгийг одоо ярий. За Сицилиар бол ойролцоогоор 4 сая 800 мянган хүн амтан орсон суудаг эдийн засгийн хувьд Италида тэр тусмаа агро одоо хүнс тижэл дарс одоо юу гэдгийг янз янзын тийм ажиултар өндөр хөгжчихсэн ийм сайхан одоо арал байдаг. Сицилиарын гол хэсэгт байрладаг тэр тусмаа өндөрлөг толгод дээр байрладаг Мусомели гэдэг хотод өнөөдөр 11 мянган хүн амьдарч байгаа гэж байгаа. За тэр тусмаа одоо энэ хотын захиргааны гаргасан 1 еврогийн байшин өнөөдөр дэлхийд дахнаас ирсэн 100 гаруй хүн 100 гаруй байшин энэ төр бол авчихсан гэдэг байгаа. Тэгээ аваад эдгээр энийгээ зас чанслаад тогтчуулаад бас өөрсдөө амьдраад ирж очин үнэхээр эдийн засгийн эргэлтэнд оруулаад энэ аюул арлын эдийн засаг тэр тусмаа Мусомели гэдэг хотын одоо өсөлт хөгжилтөнд бол үнэхээр том жинтэй үр дүн бол үзүүлж ийн гэж үзэж байгаа. Ерөнхийдөө юу яадаг юм аа Сициль арал гэдэг чинь дээр үе цагаас хойш ерөнхийдөө одоо ингээд ажил төрөл нь хүн амдаа ингээд хуваарлаад үзэхээр бас тодорхой хэмжээний залуучууд ажил төрөл хайж бас гадагшаа Итали бусад одоо Европын орнууд ирсэн Америк руу эрхчлөөний хот Нью-Йорк одоо Чикаго ч гэх юм үү тийм хотууд руу бас явж ажил төрөл хийж таваар цаас бас Итали руу явуулж ирсэн. Тэр тусмаа бас Сицилийн Godfather гэдэг бас том одоо гэмт хэргийн бүлэглүүд одоо дэлхийд дахинд одоо алдар нэрээ мандуулж энэ Сициль гэдэг нэрийг бол дэлхийд бол зүгээр тамглаад хайчихсан. За энэ Сициль гэдэг арлыг үзэж сонирхохын тулд ганцхан кино хийхэд л одоо энэ киноны үр өгөөжөөр жилд хийдэгчвэ 4-5 сая жуулчин зөвхөн энэ Сициль арал дээр очдог гэж байгаа. Тэгэхээр аялал жуулчлал асар их мөнгө олдог. Тэр хавийг хөгжүүлээд дах ямар шаардлага байхгүй зүгээр нэг яг час хийсэн гоё кино гэж хийхэд л тэр нь өөрөө хэдэн зуун жил энэ Сициль арлыг тижээ хэмжээний бас еврог зутагч идэг ийм одоо сайхан нутаг ус байгаа. За ерөнхийдөө Мусомели гэдэг хотод та нэг 3500 төгрөгөөр ганц хаус байшин авъя гэж бодож байвал одоо жихээ найш нь ойртуулад ерөнхийдөө бас сонирхох хэрэгтэй. За яг эхлээд байгаль орчны тухай ярьж өгнө. За Сицилийн яг гол хэсэг зүрхэн хэсэг толгой дээр байрладаг энэ байрал нь бол үнэхээр бас харагдаж сайтай. За тэгээ дээрээс нь Сициль арлын байгалийн өөрийнх нь одоо хэмжээ нь бол одоо нэлээд анхаарал татна. Тэр тусмаа Монгол хүний бие физиологид бол үнэхээр бас яв цав таарах гэдэг байгаа. Яагаад ингэж хэлээд байгаа юм гэхээр одоо өвөл болно. Өвөл болох юм бол одоо хуурай сэрүүн уур амьсгал Сицилид ирнэ. Гэхдээ ирээд нэг цасмас ороод одоо бужигнуулаад хазар ам хайраа дайхгүй. Энгийн зүгээр нэг 7-оос 10 градусын тийм чиглэг одоо хүүтэн бол байна. За яг цас бол баг орохгүй. Зундаа бол нэг 26-аас 32 хими бас нэг хөрхөн халчин. Гэхдээ 40-50 хүрээд бас нэг шарж алчих гад байхгүй. Тэгэхээр Монгол хүн бол бас болоод байна. Дээрээс нь өөрөө газар дундын тэнгисээс ирж байгаа хэмжээний салхи бас энэ одоо бүс нутгийг нэлээд сайхан сэрүүцүүлж явах одоо та бидний өс толгойг бас хийсгээд нэлээд тааламжтай цагуур юм байна гэдгийг би бол одоо ойлгоод байгаа. За тэгээд Сициль арлын одоо энэ Мусомели хотыг ярихдаа энэ тухайн мужийн одоо эрүүл хоолтыг бас ярихгүй болчихгүй. Ягаад тэгэхээр Итали тэр тусмаа Европын хамгийн эрүүл эко хүнс тэр тусмаа ногоо одоо юу гэдэг жимс жимсгнийг ургуулдаг газар бол одоо энэ
Сицил арлаад. Эндээс одоо тал тийшээ том шалаан зусан онгоц одоо юу гэдэг те тэрүүгээр ингээ эрүүл нөгөө тал тийшээ явж 5 онцоос арлын эдийн засаг зүгээр үер далаа мэт асгаж оруулж ирдэг. Тэгэхээр энд амьдрна гэдэг чинь та бид ядаж нэг эрүүл одоо те хөрхөн ногоонуудыг барьж авч идэн за хажуугаар нь те одоо монны мах ямааны мах одоо өөр ямар аж ахуйнууд байдیں۔ Тэндээс бас хямдхан мах энэ төр олж авч идэж уугаад хөөхөн бас аргалаад ингээд амьдраад тах тийм боломж байна. Тэгэхээр Монгол хүнд бол ерөнхийдөө те салхигүй газар, чиглэг газар амьдрна гэдэг бол хэцүү. Гэтэл энэ газар дундын тэнгис дээр тусмаа одоо энэ Итали хүнс ч юм бол дотроо юу ядг юм ба Итали ба Сицил гэж хоёр багтчихдаг. Яг Сицил гэдэг одоо те нутгийн ард түмний тэр найрсаг зочломтгой байдал бол үнэхээр энэ дэлхийд гайхагддаг. Сицил хүн, Итали хүн хоёр бол нэлээд ялгаатай тийм анзаарагддаг. Тэгээд хүн амьтантай сайхан ярьчны нууг илүүдтэй байхгүй. За гэвэл за үгүй те хоолунд үнэхээр сайтай хамгийн амттай пицца, хамгийн амттай гоё томат ногоонууд бол үнэхээр одоо Сицилд байдаг. Тэгэхээр идэж жуух одоо те наачааш явах юмуд бол үнэхээр хангалттай байгаа. За байгалийн дурсгал болон эртний түүхэн одоо объектууд бол одоо та биднийг бас нэлээд уйдахгүй. Тэгээд ерөнхийдөө Сицил арал чинь нэг 25 мянган км квадрат одоо нутаг дэвсгэрийг эзэмшдэг 4 сая 7-800 мянган хүн байдаг. Тэг яг уу энд нэг хаус байшин барилга авчлаа гэхэд энд одоо те яаж ижээгээд нэг ажил төрөл олчин. За үгүй бол онлайнаар 5 цагт тоншдог хүн байх юм бол те өндөр хурдны интернет барьж сууж байгаад бас гэрээсээ байшингаасаа 5 цагаас хийгээд заавал бас нэг ажил төрөл хийж бас те гар хөлөө өвдөхөд байх шаардлагагүй гэсэн. Одоо энэ 1 еврогоор байшин барилга зарна гэдэг байгаа Мусомели хотын захиргаанаас одоо юу гэж хэлж байгаа юм бэхээр те Сицил тэр тусмаа жинхэнэ Сицил хүн шиг те амьдраад Манфредийн цайзаар бас те орж гараад уламжлалт хоттой танилцаа те зөвхөн байшин худалдаж аваад зогсохгүй Сицилийн соёл уламжлалт дэлхийн хамгийн аюулгүй тайван газар нутагт одоо те хүн шиг амьдрах тэр мэдрэмжийг одоо те тултал авах боломжтой газар бол энэ Мусомели хот шүү. Тэр тусмаа 1 еврогийн байшин бол те хүн болгонд хүрэхгүй одоо ийм алтан боломж одоо амьдрал нэг удаа тарах алтан одоо суглаа маягийн зүйл шүү гэдгийг бол хэлээд байгаа. Гэхдээ яг энэ яг хэдэн тооны байшин байгааг бол нарийнсаа мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан ойролцоогоор 100 орчим байшин зарчсан цаана дахиад нэг 500-600 байшин бас эзнээ хүлээгээд байж бас магадгүй. Хүмүүс бас гайхаад байгаа. Хотын захиргаа яхаараа ингэж бүхэл бүтэн хотын олон байшин одоо хүн амьтан цаараа 5 онцоос тоншоод идэх юм бэ гэж гайхаж байгаа. Ерөнхийдөө энийг ярих юм бол одоо 70-аад он тэрний өмнөх үе рүү бол одоо халтарч нэлийн гүнзгий одоороос нь ёроолтож одоо та бүхэндээ тайлбарлана. За энийг одоо энгийн үг хэллэгээр Монгол хүний одоо сэтгүүгээр тайлбарлыг үл юм байгаа. За яг хуу 50 60 70-аад оны үед Сицилийн эдийн засаг бол асар хурдтай одоо тэлжтэй үнэхэрийн одоо энэ тэндүү том бүтээн байгуулалтууд бол явагдсан. За ингээд одоо энэ зурган дээр харагдж байгаа шиг янз янзын одоо жижиг том хотууд Сицил арлын одоо энэ тэндүү байгуулагдаж жижиг тосгонуудад болон жижиг хотуудад амьдарж исэн хүмүүс амьдралын чанараа дээшлүүлж бас 5 онцостой болчихсон учраас шинэ объектуудад бол хөрөнгө оруулж одоо манайхны хэлдгээр лизингдэж бас байшин барилга бол авч ирсэн байдаг юм байлээ. Яг энэ өөрсдийнхөө энэ хуучин байшин нь бол яг өвгдөө эдсэн өвлөгдөөд ирчихсэн те үйл хөдлөх хөрөнгө биелэг одоо гэх мэтийн зүйл маягаар ингэ явж исэн юм. Гэтэл 70-аад он 80-аад оны үеэс хойш одоо Италийн засаг захиргаанаас нэгэн шийдвэр гаргасан ба тэрний юу гэхээр хэрвээ та анхны үйл хөдлөх хөрөнгө одоо те авах юм бол тэр чинь ямар ч татваргүй. Харин 2 дахь 3 дахь гэх мэт одоо те үйл хөдлөх хөрөнгүүдийг авах юм бол Итали дахь үйл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр татварыг одоо төлнө шүү гэдэг тийм зааварт захирамжууд бол гарсан юм байлээ. Тэгэхээр Италийн одоо энэ хуучин одоо те дээр үеийн хотуудад байгаа энэ дээр үеийн байшин барилгуудад одоо эмээ өвгөөсөө өвлөж авсан хүмүүс өөрсдөө одоо бизнес энтер хийгээд 2 дахь байшингаа авах гэхээр яг энэ өмнөх байшин нь өөрөө бас нэг бодлын саад болоод байгаа. Тэгэхээр эмээ өвгийнхөө байшинд одоо нэг 20-100 м квадрат одоо байшинд амьдраад ингээ байгаад байх тийм боломжгүй учраас одоо өөр Италийн буцаас одоо те том хот Венец, Ром ч гэдэм үү тэнд бизнес эрхэлж байгаа бас хүмүүс одоо энэ байшинг
€1-оор зарья. Тэгж бас өөрийнхөө нэр дээр байгаа үйл хөдлөх хөрөнгийг одоо суллаж өөрийнхөө 2 дахь үйл хөдлөх хөрөнгийг 1 дахь үйл хөдлөх хөрөнгө болгоод татвараас одоо гаргах иймэрхүү бас одоо найруулгыг бол хийж байгаа юм байлээ. Тэгэхээр яг энэ хотод байгаа бүх үйл хөдлөх хөрөнгө бүгд эзэнтэй гэсэн үг. Тэр эзэдүүд нь бүгд бас энэ одоо Мусомиле гэдэг хотод бол амьдардаг гэсэн үг. Тэгэхээр Итали болон дэлхийд даяар одоо тар бутарч одоо 5 цаас болоод ингээд сайхан амьдардаг. Тэгэхээр энэ эцэг өвгдийнхөө байшинд өөртөө амьдрахгүй мөртөө татвар дээрээ одоо өндөр ачаал аваад байгаа учраас эднийг одоо зарагдах одоо хотын захиргаантай хэлсэн. За хотын захиргаа энэ бүх байшин барилгыг өөртөө худалдаж аваад хөгжүүлэх тийм ямар ч боломжгүй байгаа учраас энэхүү төслийг хөдлүүлээд дэлхийд дахнаас их олон хүнээс санал авч байгаа. Тэгээ энэ саналыг нь хэрвээ та бүхэн одоо сонирхож байвал би одоо нэг линкийг энд нь биччихнэ. Тэгээ тэр линкээр нь ороод одоо энд одоо байшингууд байгаа юу, ямар байшингууд одоо боломжтой байгаа вэ, тэндээс би сонирхож болох уу гэдэг мэйлийг ч юм уу ингээ явуулчих болно. За хэрвээ хотын захиргаа танд хариу өгөөд болно 3500 төгрөгөөр та сонирхож байвал ирээд үзье гэдэг тийм цагийг танд одоо тоолж өгнө. За яг та тэр цагт нь бол яваад чинь тэгээ очиж үзээд үнэхээр тэр байшин чинь танд таалагдах юм бол газар дээр нь одоо нотрат контрат одоо юу гэдэг те хотын захиргаатай одоо төслийн 5% одоо гар хөлийн өсөг зураад энэхүү байшинг өөрийн нэр дээр шилжүүлээд авчиж болж байгаа. Тэгэхээр та Италид үйл хөдлөх хөрөнгөтэй болцохоор чинь мэдээж одоо байнгын оршин суух виз ч гэдэг юм уу те ингээд иймэрхүү бичиг баримтууд ч юм бол асуудалгүй болоод ирнэ. Гэхдээ нэг байшинг өгчөө тэгээд ингээд хайчихгүй €1-оор энэ байшинг зарж байгаа гол учир юу вэ гэхээр мэдээж дэлхийн олон орны соёлын янз янзын хүмүүсийг бас шигшиж сонгож үнэхээр энэ төсөлдөө үнэж байх тууштай тийм хүмүүсийг бол хайж байгаа. Тэрнээс энийг нэг авангуудаа буцаагаад €5 ч юм уу €20 ч юм уу ингээ хүн зарах гэдэг тийм хүмүүсүүд бол одоо хаалгагуу таалттай. Эдний хотын захиргаанаас гаргаж байгаа бол ганц л зүйл байгаа юм байна. Тэр нь юу гэхээр гэрээ контракт болон бусад одоо бүх зүйлүүдийн төлбөрийг өөрсдөө төлнө. Тэгээд хотын захиргаатай гэрээ хийн. Тэр гэрээндээ юу гэхээр эхний 1 жил дотроо одоо энэ объектын засвар үйлчилгээ үзүүлэх одоо тэр төслөө хотын захиргаан танилцуулна. Хотын захиргаан ногоон гэрлэр зөвшөөрөх юм бол 3 жилийн дотор яг тэр төслийнхаа дагуу энэ байшингуудын дотор ганцлыг яг хийх ёстой гэж. Тэгэхээр очингуудаа дуртай өнгөөрөө будаал дуртай хаалгуудыг эвдээд байна гэсэн үг бас биш яа. Тэгэхээр энэ хотын өөрийн архитектурт бас нөлөөлөх учраас жижиг хэмжээний бас одоо хөнгөн засваруудыг хотын захиргаан зөв төслөө үзүүлж ийж одоо энэ засвар үйлчилгээг бол хийнэ гэж байгаа. За тэгээд засвар үйлчилгээ хийхээр хүмүүс гайхаад байгаа. Заавал нутгийн одоо засвар үйлчилгээ хийдэг компаниудыг бас өөр залжийн ажиллагаанд оруулах өгөөл хотын захиргаал үгүй гэж. Та хүснээрээ энэ засварыг хийж болно. Өөрөө ч хийж болно, найзуудаа дагуулж ярьж болно. Эсвэл Италийн ч юм уу хаанхын ч барилгын компаниг явцаад юм хийж бас болно. Тэгээд ямар ч байсан 3 жилийн дотор энэ объектуудыг бас яг ингээд хүн амьдрах үнэхээр юм бас гоё болох хэрэгтэй гэж байна. За яг хоо €5,000 бас нэг тийм барьцаа маягийн хөрөнгийг бас одоо тавьж магадгүй. Гэхдээ тэрийг та төсөл дээр хотынхон хүмүүстэй суулзаад яг ямар учиртай яах вэ хүү гэдгийг бол харах хэрэгтэй. Тэр нотрот болон хууль зүйн одоо үйлчилгээнүүд нь бол нэг тийм айхтар үнэтэй биш нэг €50 за нэг €200-300 болох байх. За тэгээ үргэлжлүүлээд өөрчөө юу байдаг вэ лээ. За ерөнхийдөө тэгээ засварын үйлчилгээг та болохгүй бол өөрөө хийчих хэрэгтэй. За тэнгуү чинь энэ одоо чинь барилгын материалын том завхууд бас байгаа учраас одоо та тэрэнд бол санаа зовхон байхгүй. Тэгээ аюулгүй ямар нэгэн гэмт хэргийн гаралт айгүй багтай одоо ийм сайхан хот байгаа. Тэг ингээд засвар үйлчилгээгээ 3 жилийн дараа та хоёрын одоо харилцсан ойлголцсон төсөлж амжилтад дуусах юм бол 100% нэр дээр чинь шилжлээ төсөл үргэлжлэв. Харин энэ 3 жилийн хугацаанд төлөвлөсөн төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй бол уучлаарай найзаа чи одоо ингээ болж бид нар дараагийн чаддаг чалгатай хүнд нь байшингаа өгөө гэх таныг амбартад гаргах тийм бас магадлал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эндээ бас ингээд байнгын амьдэр энтергээд одоо буудуулгдсан юм шиг шаардаад байхгүй. Та үнэхэрийн одоо засвар үйлчилгээгээ хийгээд хөгжүүлээд найз нөхдөд авчирнуу амралтаараа ирнүү яануу энэ ерөөсөө хамаа байхгүй. Харин жил болгон сар болгон та татвараа төлж явах хэрэгтэй. За тэр татвар нь бол нэг шүртэй биш. Угаас өөрөө үйл хөдлөх хөрөнгийн одоо худалдаа авсан аваагүй гэрэн дээр чинь бас янз янзын тоонууд байгаа шүү. Тэндээс чи хувь татвар аавна. Гэхдээ тэрний хийх мөнгө юм биш. За миний бодож байгаагаар бол хогны мөнгө гэж аавна. За тогны одоо суурь хураамж, за байшингийн үйл хөдлөх хөрөнгийн гэх мэт одоо татварын янз янзын жижиг таксуудыг авах. За энэ нүсэд нийлээл нэг одоо яадаг юм те сард ч юм уу
жилд ч юм уу те. За бараг сард л болов. За бараг жилд ч биш магадгүй нэг ойролцоогоор 300 400 евро л болох байх. Тэгэхээр ерөнхийдөө ийм нэг татрын уян хатан байдал те анх удаа өвлөдлөх хөрөнгө объект авч байгаа учраас бас олон хөнгөлтүүдийг бас одоо эзэмшиж байна. За тэгээ гадаадд бол Монгол хятад гэхгүйгээр ерөөсөө яг чадна болно гэж итгэсэн хүндээ бол маягаад эрхэн шилжүүлээд өгөөд ингэ яваад байгаа. Тэг өнөөдөр тэр 100 гаруй хүмүүс бол одоо энэ Мосомели хотын эдийн засгийн эргэлтэнд болон те хотыг буцаад амьлуулах энэ үйл ажиллагаанд бол үнэхээр сайн оролцож байгаа. За мэдээж тэгээ монгол хүн ярьж байгаа учраас монгол маягаар сэтгэн монгол хүмүүс сонсож байгаа учраас монгол маягийн асуултанд хариулахыг хүсэж байгаа. За тэр нь юу вэ гэхээр ер нь засвар үйлчилгээ хэр орох вэ? Амар их мөнгө төгрөг орох уу гэж бас бодож байгаа. Яг өнөөдрийн байдлаар Итали улсад яг үнэхээр энэ тулцсан те засварыг одоо хийдэг компаниудаар хүмүүсээр хийх юм бол 1 метр квадрат талбайг нэг ойролцоогоос 80-аас 100 одоо еврогоор бас хийж байгаа. Бүр люкс одоо амар засвар хийх юм бол бараг 700 мянган одоо еврогоор хийдэг тийм компаниуд хүмүүс бол байдаг. Тэгэхээр та бид нар бол нэг хектар засварыг бол хийгээд одоо тийм шалахгүй байх. За ямар ч байсан за нэг 70 м квадраттай 2 давхар одоо тийм эзэнгүй юм байшин 1 еврогоор аваад 70 м квадрат талбайгаа та нэг за боли өөрөө юм уу найз нөхөдөө ах トゥ нартайгаа угсраад хамтдаа хийлээ гэхэд нэг метр квадратын 50 еврогоор баг засч байгаа. Тэгэхээр 5 7 35 ч гэдэг юм уу те 35 мянган те евро ч юм уу эсвэл одоо те тэрнээс багч мөнгөөр одоо энэ хөө засвар үйлчилгээг бас тултал хийгээд ингээд төслөө биелүүлж болж чадж байгаа. Тэгээд Сицили яагаад гэж хүмүүс одоо Сицилид бол үнэхээр Италийн хамгийн алдартай тийм одоо тийм наран шарлагын газрууд газар дундын тэнгис жаргаж байгаа, мандаж байгаа нар дээрээс нь хүнс, цаг уур, амьсгал хүмүүсийнх нь амар амгалан байдал хамгийн гол нь аюулгүй байдал. Одоо тэ та хятад уу, та монгол уу, та азуу гэдэг ингээд хүнийг ялгарлан гадуурхаж айлгаж ичээгээд байхгүй яг л одоо сургууль соёл эрүүл мэндийн үйлчилгээ бүх хэмийг авчирна. За тэгээ шингээний бичиг баримтаа Европын бичиг баримтаа болчих учраас бас дэлхийн бусад орнууд руу чөлөөтэй бас орж гараад ингээд явах тийм гаргалгаанууд байдаг байгаа. Ерөнхийдөө ингээд Италийн одоо тий ганцхан Сицилихгүй бас бусад жижиг одоо хотуудад тосгонуудад бас иймэрхүү төслүүд бас амжилттай явагдсан гэж би бол одоо сонсч ирсэн. Мэдээж энэ нь тоотой ямар одоо нэг газар баахан шавар болоод байшин барайл хүндөгөөд байгаа биш яг л аргагүй хүн амьдарч ийсэн одоо тийм сайхан объектуудыг эзэнтэй болгочих юм бол тэгэл энэ төслийн үйл ажиллагаа зогсчихж байгаа. За тэгээ ерөнхийдөө энэ Мосомели хотын захиргаа өнөөдрийн одоо энэ 1 еврогийн байшин гэдэг төслийг бол одоо удирдах явж байгаа. За тэгээ дэлхийд дахнаас олон одоо захидал санаа янз юм ирж байгаа учраас одоо энэ төслийн одоо багийг өлөдлөх хөрөнгийн агентлагтай бас хамтран одоо янзын тийм ажиллагаануудыг бол явуулж байгаа юм байлээ. Тэгээ өлөдлөх хөрөнгийн агентууд нь бол илүү мэрэгжлийн буюу одоо үйлчлүүлэгч нартай нэгт холбогдож ажиллаж бас энэ хүү ажлыг бол нэлээд сайн танилцуулж олон хүнд бас хангалттай мэдээллийг бол тултал өгöd байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд мэдээж энэ байшингийг худалдаж авахын тулд ирж үзэн харна орж гарна хаана ямар засвар хийх үү хэдэн төгрөг гарах уу яах вэ хүү бичиг баримт гэдэг ингээд олон талын бас бодогдох болох бах. Тэгээд тэрмээрээ сайн бодож үзээд үнэхээр окей би авъя гэх юм бол одоо энэ хүү байшингийн одоо хянан шийдвэрлэх одоо бичиг баримт бүрдүүлэх энэ төр зүйлд бол одоо өлөдлөх хөрөнгийн компаниуд бол 400 еврогийн шимтгэл авч ийн гэж байгаа. За энэ бол бас боломжийн үн сонсогч. Тэгээд 1 еврогоос үнэтэй бас өөр хувилбарын байшингуудыг магадгүй таавлаа гэхэд одоо зөвхөн 1 еврогийн байшин гэхгүй өөр Сицили арал дээр зарагдаж байгаа бас боломжийн үнэтэй байшин хаус эдлэн газруудыг одоо энэ өлөдлөх хөрөнгийн компаниудаар аваад явах юм бол 500 еврогоос дээш одоо шимтгэлийн дээр бол төлдөг гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд эзгүй байгаа одоо энэ хүү байшингуудыг эзэнтэй болгох энэ үйл ажиллагаа бол нэлээд сайхан одоо жигдрээд явж байгаа. За миний санаж байгаагаар одоо саяхан би харсан юм Японд бас иймэрхүү одоо объектууд бүр тэр тусмаа бүр тосгон хотууд хүртэл бий болж байгаа учраас ерөнхийдөө бас нэг энэ Италид яваад байгаа энэ Casa Uno Franco гэдэг
байдаг одоо төслийг бас цаашдаа одоо Японд бас хэрэгжүүлж магадгүй гэж би бас гадарлаж байгаа, ойлгож байгаа. Тэгэхээр магадгүй манай монголчууд Японд бас хүссэн одоо мужуудтай хаан ч тэнд очиж одоо ингэж бас нэг еврогийн эсвэл нэг йений байшин ч юм авах тийм гаргалгаанууд цаашдаа гарч магадгүй. Тэгэхээр одоо Улаанбаатарт өндөр үнэтэй бас одоо чанар шаардлага мэдэгдэхгүй их үнэтэй объектуудад өөрийнхөө амьдралыг 40-50 жилээр одоо барьцаалж одоо ингэж хөрөнгө оруулна гэдэг нэг талаараа бас жоохон судалгаа шинжилгээгүй бас алстай ирээдүйг юм шиг тийм санагдаад байгаа. Ягаад тэгэхээр хэтэрхий өндөр үнэтэй объектыг одоо ингэж үнэтэй авна гэдэг бас өөрөө бас эрсдэлтэй. Тэрний оронд бас энэ бусад одоо дэлхийн орнуудаар байгаа объектуудыг бас харж ягаад боломжийн үнцэнтэй юм байх юм бол авах юм бол бас тэрийг дагаад бидний мэдлэгийн хүрээс тэлэх юм болов гэж би ойлгож байна. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн хувьд бол нэг евроны байшин одоо байдаг шүү, ингэдэг шүү гэдэг талаар та бүхэндээ бас хурган жижигхэн ч гэсэн хөөрхөн мэдээлэл бас оруулж чадсан гэж найдаж байна. Тэгээд ямар ч байсан одоо яг ийм объекттэй болчлоо гэхэд жилийн дотор хідвэ гэж хүмүүсийг сонирхож асуух бах. Тэг ямар ч байсан өөрөө нэг мэдвэж эн чинь 1 евроны байшин учраас одоо хөрөнгө татвар буюу хөрөнгийн татвар за тэгээд өөр бус татварууд бол бараг одоо нэлээд хамгийн багаар гарна гэдэг. За тэгээ энэ үйл хөдлөлийн хөрөнгийн компаниудын нэг одоо юу гэдэг хүн гэдэг үлээ одоо зуучлагч хүний хэлж байгаагаар бол одоо яг эдгээр үнэтэй байшингуудыг аваад тэгээд эдгээр байшингийн одоо төрөл өмчлөлийн одоо хэлбэрээс шалтгаалаад янз янзын тэм жижиг одоо татварууд байгаа. Гэхдээ тэр нь бол тийм их биш зүгээр дандаа бэлгэдлийн шинжтэй байдаг учраас ойролцоогоор 100 м квадрат байшин байлаа гэхэд авцсан байгаа засвараа хийцэн байлаа гэхэд та нэг жилдээ өсрээд 300 еврогийн л одоо төлбөр тооцоог төлжнө гэж яриад байгаа. Тэгэхээр өвлийн одоо утаатай үед одоо ийш Италийнхаа Сицилд байдаг бас юм гоё байшинтай ирж амарчаад буцаад явчих. Эсвэл интернетээр нэг 5 цаасаа тоншоод эндээ газар дундын сэрүүн салхинд дунд салхинд сэвэлзээ хоолундаа идэд сууж явах бас Монгол хүний бас нэг чалгах чансааг бас харуулах юм болов гэж бас би ойлгоод байгаа. Тэг ямар ч байсан цаашдаа нэг иймэрхүү сонирхолтой амьдрал дээр болж байгаа бодит гоё түүхүүдийг нэлээд шаргуус оруулаад явна. Тэг өнөөдрийн түүх бол та бүхэн таалагдсан байх. Тэгээд орж гараад ойрхон байдаг. Тэр тусмаа цаг кофений мөнгөөр үргэлж тасалдаггүй урам өгч байдаг. Одоо нийт үзэг сонсогч нарт бол үнэхээр их баярлдаг. Нэр заагаа, данс заагаад хэлэх бас болдгүй юм байна. Тийм учраас ерөнхийдөө нэг иймэрхүү одоо бичлэгний араас та бүхэндээ баярлдаг шүү гэдгээ бас сайхан хэлээ. Та бүхнийхээ шилжүүлсэн цаг кофений мөнгийг бүгднгийн 100% хүлээж авсан 100% зөв зүйл зарцуулж байгаа гэдгийг одоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. За ингээ гоё түүхүүд сувган Сибэр Батана аваад түүнээс хойш одоо олон өөрчлөлтүүдийг бас чадхатаараа хийж янаас хувь хувьсгалын ажил амьдралаас давхцаад нэлээд их юм болж байгаа учраас бас нэлээд эрчтэй одоо бичлэгүүд орж чадахгүй байгаа дуучлаарай. Тэгээд тунгахдахгүй эргээд хэвэн байдалтай ороод та бүхнийхээ сонирыг сайхан гоё түүхүүдээр мэлаагаад явна. За ингээд орж гараад ойрхон байдаг та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тунгахдахгүй дараагийн гоё бичлэг орж ирнэ.